Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Инхри хараари байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүүмэн сайн байна уу? Намайг инх цэцэг гэдэг. Би 14 настай. Өглөө нар мандах ямар сайхан үзэсгэлэнтэй байдаг гэж. Би өглөө бүр нэг л замаар сургууль руугаа явдаг. Би эргэн тойрноо ажиглах ихэд дуртай. Замд маань хамгийн их байдаг зүйл бол тамхины иш. Дутуу татсан, гүйцээж татсан, хаяад утсан, удаагүй гэдэл алхам тутамд минь тамхины иш. Бас тамхи татан алхаж буй томчууд хүүхдэд цэцэрлэг түрхэхээр яваа хэрнээ тамхи татан яваа ах. Машины цонхоор тамхины ишээ шидэх бас нэгэн их завсарлагаанаар бүүнөрөө 0 руу зөвлөх хөвгүүд гэртээ орж ирэхэд аав маань бас л тамхи татан утаас унаглах дүр зураг. Өнөөдөр тамхины хор уршиг гэдэг хичээл багшин таад орж байна. За хичээлийн зорилго нь болохоор тамхи амьсгалын эрхтэнд үзүүлэх нөлөө туршихаар байгаамаа. За ингээд тамхинд бол 4000 орчим хорт бодис байдаг. За энэ 4000 орчим хорт бодисоос Хашааныхаа нарлаг хэсэгт нэлэхдүүгээ тэмрэн суухдаа тамхины хор хөнөөлийн талаарх хичээл дээр багшийн маань үзүүлсэн туршилт дан тамхитлын талаар хэлж байсан үгс өөрийн эрэхгүй бодогдов. Эрүүл мэндийг маань хайртай хүмүүсээс минь булгаалсаар байгаа аавда ийм олон аавуудад тамхины хор уршигын талаар өөрийн үгээ хэлнэ гэж би хатуу шидлээ. Нарч жарган эргэн тойрон нам хүм хаа нэгтгээс тамхи 5 нас гэж хашгирч байх шиг сонсогдсон. Сайхан амарсан орчлоо багшаа. орор. Сайхан. Багшаа харин би танаас нэг юм асуух гээд. За.
Танд нөгөө тамхи татдаг хүмүүсээс судалгаа байт юм лөө? Тамхи татдаг ангиудын аавынхан судалгаа байгаа да. Манай харин тамхи татдаг юм л та. Тэгээд би өнөөдөр биологийн хичээлдээ нэг тамхины хор уршигын талаар судалгаа явуулсан. Тэгээд би энэ хүмүүст сургалт явуулт юм уу гэж бодоод. Оо тийм үү. Байна. Энэ судалгаа байна. Эндийн судалгаануудыг үзэж. Түүх ямар их хүмүүс ийм би. Харин тийм. Чи тэгээд өөрийнхөө аваад сургалт явуулъя гэж бодож байна уу? Харин яахаасаа мэдэхгүй л. Тэгвэл минь эхлээд өөрийнхөө аавыг болон аавынхаа найзуудад урилга өгөөд тэгээд тэр хүмүүстэй сургалтаа болоод үзэх юм уу? За тэгвэл тэгт юм уу та. Тэгээд тухайн сургалт чинь үр дүнтэй болох юм бол минь эндээс түгээд одоо урилга өгөөд дараа дараагийнхаа аавуудад сургалт өгж болно шүү дээ. За. За. Сайн байна уу амба? Сайн юм байна. Би маргааш нэг сургалт хийх гэсэн. Таныг урих гээд. За, маргааш хэдэн цагаас юм бэ? 2-оос. За. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. Бид хоёр та бүхэнд өнөөдөр тамхины хор уршигын талаар сургалтыг явуулах болно. Бид хоёр та бүхэнд нэг туршилт явуулж үзүүлье. Энэ болохоор тамхи татдаг хүн, энэ болохоор тамхи татдаг болон эргэн тойрны хүмүүсийн уршиг. Тийш дотор хаанаас. Банданы саан дотор татаглалтыг хүргэх тийм цэвэрлэл. Энэ болохоор тамхи татдаг болон тамхи татдаг хүний хүмүүсийн ойр тойронд байдаг хүмүүсийн ууршигны мартаа зөвхөн нэг тамхи татснаар таны ууршиг болон таны хажуу талдаа хүмүүсийн ууршиг ингэж хордож байна гэсэн үг. Нэг тамхи татснаар таны болон таны ойр дотны хүмүүсийн ууршиг ингэж хордож байна гэсэн үг. Ууршиг нь одоо тамхи маань давхаа гэсэн хорт бодис байдаг байгаа. Тэгээд ууршигт давхаа нь ингэж наалгаж таны ууршиг өдөр тутам хордож байна гэсэн үг. За энэ нь болохоор таны нөгөө тамхи татдаг хүнээс үнэртдэг үнэр. Та бүхэн бодлоо үнэртэй зэрэг. Сургалт явуулсан хоёр охиндоо үнэхээр баярлалаа. Аав нь өнөөдөр хүртэл тамхи хортой байдгийг мэддэг байсан ч яг өнөөдрийн болтол энэ сургалтаар бүр илүү ихээр мэдэрч ойлголоо. Эдгээр өдний олон жил гэр бүл өр хүүхэд амаатай садан ах トゥ ойр тойрны хүмүүс хортуулж байсан даа гэхээр хүсэж байна. Тэгээд анхныхоо хичээл зүтгэлийг ингээд аав өнөөдрөөс эхлээд энэ тамхи гэдэг хорц туршлаас татгалцаа амлаж байна. Одоо хартаа хүмүүсийнхаа төлөө шийдвэрээ гаргая. Ген дээр сургалтынхаа сэтгэгдлийг бичиж.
яваад тамхи татахгүй гэж амласан ансалтандаа хүрсэн үү? Хүрсэн. Аав минь дахиж тамхи татаагүй. Ирэх юм хэлсэндээ эмээлтмаар хараасандаа гэж хэлж байна лээ. Баяртай сайхан амраарай. За баяртай сайн хараарай. Би өөртөө итгэлтэйгээр нөгөө л замаараа гэртээ харахад аав минь дүүмэн салхилуулан над руу гараараа баяртайгаар даллан харагдав. За цаагаа. Бац. Гэртээ ороод би дараагийн сургалтынхаа төлөвлөгөөг бичгээр ширээн дээрээ дэвтэр дэлгэхлээ.